Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр суваг үзэг сонсогчид та бүхэндээ сайн сайхныг хүсэн мэдчилж байна. За хотуудын уналт босолт үүсэл хөгжлийн талаар ярьдаг хотын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай төлөвлөж компани за мөн ногоо ирээдүйг хөгжүүл ураатай MMS компани хамтран ажиллаж байна. За студид хөтлөгч Амар Санаад Сэнгэл хоёр нар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол Лос Анжелес нийтийн тээврээ самарсан түүх. Тэ. За арамын даха. Арамдээ. Юу юм байгаа? Нийтийн тээврээ самарсан гэхэрс жоохон би зүгээр яхаа бас нэг сонсогч нар сонирн байж бодож удаад нийтийн тээврээ самарсан л гэж сонирн байна. Тий. Тэрнээс ш ер нь бол нийтийн тээвэр нь мөн. Тэгэхдээ ягч самарсан ч бас биш юм. Зүгээр энэ сонирхолтой бас их бидний мэддэг кино минутай холбоотой. Таны утасны дуу нээлттэй нөө? Миний нөө юуны энэ нээлт нь одоо лайвны хөгжим лайв хаагаагүй авчиж. За одоо зүгээр. За ингээд одоо Лос Анжелес хот мод яаж үүссэн талаар бол одоо бид мэдэх бах тий. Одоо ч одоо сахиусан тэнгэрүүдийн хот шүү дээ. Энжелүүдийн хот. Лос Анжелес нь одоо 1960-аад онд нэг одоо хотынх нь одоо нэг юм салшгүй нэг хэсэг болсон гэх юм уу? Тарамбайга одоо байхгүй болсон юм байна. Хотын хамаг одоо хот дээр одоо хамаг зам нь одоо ховын автомашин, дизель, бензин ханхлуулсан автобусаар дүүрээд замын бөглөрөлтөй ирснээр асар хурдтайгаар хөл тавиарсан. За одоо жишээлбэл нэг юм хотууд ингэ төсөөлөе л дөө. Тэгэнгүүт Бээжин ч юм уу Шанхай гэж бодохоор бас ундаг дугуй гэж орж ирдэг те. Тийм шүү дээ. Данзаа ундаг дугуй. Тийм Азиудын хотууд ингэ ундаг дугуй. Ханой гэл тэгэнгүүт ч юм Хошимин гэхээр нэг юм гурвалжин малгайтай ундаг дугуй өнцөн хүмүүс л яваад идэг ч санаа. Тэрэн шиг одоо Лос Анжелес хотынх нь бас нэг юм өөрийнх нь илэрхийлэн салшгүй нэг хэсэг болцсон тэр улаан тарамбай гэдэг зүйл байсан юм байна. За автомашин үйлдвэрлэгч тэгээ газрын тос олборлож одоо бензин нийлүүлдэг компаниуд ер нь бол энийг ард нь одоо тийм хувилдаж энэ Лос Анжелес хотыг тарамбайгүй болгосон биш үү гэдэг тийм хардлага байдаг юм байна л. Зохион байгуулалттайгаар. Ер нь тэгж бодогдохоор би бас нэг баримтат кинон дээрээс тэгж бодож исэн. Тийм одоо мэдээж автомашин үйлдвэрлэж байгаа юм чинь тийм санаа байсан уу гэж бодогдчихсэн. Тийм тэгээд одоо ер нь бол ийм байна л да. Бид нар ч одоо монголчуудаас хоорондоо ярих ингээд ийм ёс зүй одоо ёс суртахуун их ярьдаг. Тэгээд энэ Америкийн түүхүүдийг харахаар ерөөсөө чадж байгаа нь дөрмөө тогтоно гэдэг зарчмаар юмд ханддаг юм байна гэдэг аюу харагдаад идэв. За Лос Анжелес хот бол одоо ойр орчмын дүүргүүдээр орон нутгийн Pacific Electric Tramway гэж хэлдэг. Pacific гэдэг чинь номхон дэлгөөн гэсэн үг шүү дээ. Номхон дэлгөөн далай. Тэгээд номхон дэлгөөн далайн цахилгаан трамвай гэсэн одоо тийм сүлжээний одоо хамгийн сүүлчийнх нь одоо шугам 1961 оны 4-р сарын 9-нд явж өнгөрсөн. За YouTube дээр ингээд хайхаар Ride the Last of the Big Red Cars гэж нэрлэдэг байгаа юм. За одоо улаан том одоо car бол биш л дээ. Машин бол биш юм. Зүгээр улаан том тарамбай буюу одоо тэр богоо шиг юм байгаа штэ. Тэрийг car гэж нэрлэдэг. Тэр улаан том одоо автобусыг одоо цахилгаан автобусын сүүлчийн одоо явуулт гэсэн нэртэй ингээд YouTube дээр хайх юм ба штэ. Тэгэхээр Ride the Last of the Big Red Cars гэхээр YouTube дээр байж байгаа. Тэр богино хэмжээний кинон дээр энэ хотыг бүтэн ингээд одоо үгүй унаа хөл залгуулдаг байсан тэр бүтгэл систем хамгийн сүүл 61 онд байхгүй болсон гэсэн үг. За нэг юмыг санаж байгаа бол Америкийн кинонуудыг үзэхээр тэгэхээр Америкт байсан одоо монголчууд их ярьдаг. Америкт ч хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Суваа одоо амьд үлдэхийн тулд эхлээд ажилд орох хэрэгтэй шүү дээ. Гэхдээ тэрнээс өмнө бараг машин авдаг байхгүй. Тэгэхгүй болохоор нийтийн тээвэр нь суудахаар нэгдэрт болдгоо онцгүй аюу олон юм яриад ингээд ямар ч гэсэн зүгээр би мэдхийн одоо 90-ад онд ч гэсэн манай найзар гэж явах. Ерөөсөл хамгийн түрүүнд очиод Америкт хийдэг зүйл нь машин олж авдаг. Тэгээд одоо ингээд Америкийн олон кинонд гардаг ш нэг тийнейжер хүүхдэд өсвөр насныхан сургуулиуд төгсөлөхөөр нэг заавал унаа авдаг ш санаж байна. Одоо тэр трансформер кинон дээр тэр нэг банд трансформер машина авч байгаа үст тий шар машина. Тэгээд бас нэг одоо second hand одоо нэг дахин хэрэгэлсэн машины дэлгүүрээс авч байгаа. Энэ өөрөө цаана Америк улс бол нийтийн тээвэрт биш өөрсдөө машинтай байх тэр асуудалд ингээд дулддаг тэрийг таашаадаг гэсэн санаа явж байгаа.
За ингээд одоо Pacific Electric гэж нэрлэдэг байгаа энэ одоо улаан тарамбай улаан тэрэгнүүдийн түгээмэл нэршлэр болохоор Big Red Cars гэж нэрлэдэг юм байна. Одоо олон нийтээр энэ харуулсан дүрс бичлэгэн дээр ялангуяа одоо өнөө үеийн Лос Анжелес хотын орчин суугчид харахаар жоохон гонхтой мэдрэмж төрдөг гинэ. Яг тэ нэг юм өөрийнх нь хамгийн дуртай ностальгия гэж нэрлэж болдог тэр зүйлээс салгацсан гэсэн үг байхгүй. Жишээлбэл Улаанбаатар хотын одоо үүдээ миний үеийнх нь Улаанбаатар өнөөдөр Улаанбаатар хот шал өөр харагддаг байхгүй. Бидний жоохон байхад жишээлбэл нэгдүгээрт мэдээж жоохон байхад гэр ороолоор утаа байдаггүйсэн байдаггүйсэн. Төв рүүгээ гайгуулсан болохоос ш. Өглөө оройд бол бас л харагдахгүй болтлоо утаа болно шүү дээ гэр оролт хэсэг дээр. За тэгээд одоо автобус байна. Тэгэл нэг 100 болохоор ингээм марууч нар нэг юм хүний баг настай холбоотой дурсамжууд маш их байдаг. Жоохон яг тэ өнөө өхөр бэлчээл ингээл муухай байдаг ч гэсэндээ зүгээр шараатай идсэн гэсэндээ айгуу ногоон байгууламж ихтэйсэн байхгүй. Яг хөө тэрэн дээр хүмүүс дураараа яваад л ингээл ногоогоо тарьчдгүүлсэн болохоос. Тэгтэл одоо бол бүр бүгдийн зэмтэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт эн чинь биднэрт нэг юу болчих байгаа байхгүй. Дурсамж гэдэг үг байхгүй. Дурсамж байхгүй бол тэрхээр өөрийн гэршгэ болтохоо болно гэсэн. Гэршгэ бодохоо болно гэхээр шууд тэр бол миний юм биш гэж үзээд хайрлах байл гэсэн. Хайрлахаа болохоор ерөнхийдөө нийтийн үйлчлэгээ болон нийтийн гудамж талбай хэнийх ч биш болно гэсэн. Хин ч хайрлахгүй болохоор тэр яг хогийн газар болно гэсэн. Хогийн газар болохоор хүн тэндээс цухтаана. Ингээ буцаад өөр төр чинь ингээд тойроод ирж байгаа байхгүй. За ингээд одоо тэр улаан тарамбайг ингээд устгаж өгөө баснаас олон 10 жилийн туршид Лос Анжелес хувийн автомашинд дулдуудсан хувийн автомашиныг хит шүтсэн агаарын бохирдолд баригдсан хот нь хурдны замаар дүүрэн хэдий ч гэсэндэ байнгын төгжрэлтэй байдаг тийм зөгнөлт кинонд дэр гардаг шүү дээ дэлхийс хөнөөд тэгээ дараа нэг дэрний маргааш нь болж байгаа хот нь ямар гэдэг лээ нэг бүгөөстэй яг оноо тэрэн шиг хот шиг гэж зүүрлдэг болсон юм байна. За тэрийг деспотия гэж нэрлэдэг байгаа. Тим төрлийн хот гэж ерөнхийдөө одоо нэгэн явуулж гэх юм уу ягтулж хэлдэг нь бас тийм зүгээр тохиолдол биш юм байна л. Ерөөсөө ийм л хот болцсон юм байна. Ямар сони тэгвэл бүр тийм амар төгжирж ирдэг хот гэсэн үг үү? Тий. Өөх за. Тэгээ яг тэ тэгэл өндөр Улаанбаатар хот яг л юм байна үст. Замбрааг үж эхэлсэн лээ. Улаанбаатар хотын хамгийн том проблем чинь өндөр төгжрлээс арын бохирлоос гадна төгжрэл байгаа шүү дээ. Төгжрэл нь өөрөө бидний проблем мөн үстэй. Яагаад гэхээр бид нар нэгдүгээр энэ хот 400 мянган хүнтэй байх хэвээр төлөвлөсөн хот. Тийм учраас одоо хорооллын орон сууцнуудын голоор явдаг тэр замууд хитрхи нарийнхан байдаг чинь олон хүн машинтай бодож төсөөлөөгүй социализмын үеийн төлөлт байхгүй. Хэрвээ бид нар нийгэм байгууллаас солиод одоо юу гэдэг өөр төлөлт юм уу өөр ирээдүйг харсан бол бид жишээлбэл тэрийг төсөөлж чадах хэрэгтэй байсан. Бид нар тийм удирдагч тийм хүмүүсийг сонгох хэрэгтэй байсан. Тэгэхдээ бид нар тэр сонголтоо хийж чадаагүй учраас тэр сөөн газруудын зардаг газрын намжтаар удирдуулсан гэсэн болсон. Тэр удирдуулсныхаа горыг өнөөдөр амсаж байгаа. Дээр нэмээд Улаанбаатар хот энийг ярихаар энэ Лос Анжелесийг ярихаар та нар манай сонсогч нар угаасаа Улаанбаатар хот гэдээ бүр шууд сонсогдно. Гэхдээ нэг сонирхолтой юм аа. Энэний ард үнэхээр лобби одоо үүдэн том компаниудын лобби байсан үгүй юу гэдгээр л ялгарх байна. Бусдаараа бол бараг л адилхан дүү түүх ярина гэсэн үг. За 20 дугаар зууны эхний хагас Лос Анжелесийн одоо шарт хэрэг гэж нэрлэдэг байгаа. Шар тарамбай буюу одоо Лос Анжелес дотроос хот доторх нэг тээврийг хариуцдаг. Лос Анжелесийн Railway гэдэг байгаа төмөр зам дээр явдаг. Улаан тэрэг буюу Pacific Electric гэсэн ийм хоёр одоо нийтийн тээврийн үйлчилгээ Өмнөд Калифорни хотын Метрополис гэдэг байгаа тэр Өмнөд Калифорнигийн Метрополис ертөнцийнх нь одоо гол ноён нуруу тулгуур нь байсан юм. Хэрвээ Германд одоо манай сонсогч нараас гадаад хандирдаг. Германд очих юм бол мөн Герман, Европын ялангуяа Герман бол төмөр зам маш сайт. Дагуулгатуудаа төмөр зам маш сайн олбц. Хүмүүс машинтайгаа очиод вокзал дээр машинаа тавьчаад вагонд суугаад орхион нэг цаг яваад одоо ажиллаа хийчихэд орой буцаад нэг бол машин нэг бол дугуйгаа тэнд тавьчаад унаад гэрлүү ярьдаг байхгүй. Тэгтэл Лос Анжелес ч юм уу Америкийн хотууд ихэнх нь энийгээ ингээд устгасан байхгүй. За энэ одоо хоёр сүлжээ бол хамтран үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ одоо Лос Анжелес Railway, Pacific Electric гэдэг хоёр. Оргил үедээ Лос Анжелесийн нийтийн тээврийн үйл ажиллагаа нь дэлхийд гэж одоо дэлхийд гайхамшигтай гэдгүү мэхэд Америкт бол үлгэр жишээ байсан тийм үйлчлэгтэй байсан. Гэтэл 1960-аад оны дунд үед бүгд хотын тэр одоо үйлчлэгээ хотын гудамжнаас арчигдаад төмөр замынхаа рельсийн рельс шугамыг нь одоо хөрснөөс нь хуулан хаяад галт тэрэгнүүдийн овоолготой хог руу шидэд бүр ихийг нь Аргентин руу зарсан байна. За ямар хүчин зүйлс одоо улаан шар өнгийн тэр дурсамж дүүрэн одоо тэр галт тэрэгнүүдийн өнөөдрийн Лос Анжелес хотын одоо өнгө зүсээс авч хайсан бол гэдэг нэг тийм
асуудал гарч ирнэ. Тэрийг авчиад оронд нь нөгөө нэг кинон дээр гардаг ч нэг юм цэнхэрдүү нэг уутгартай. Одоо Америкийн кинонууд дээр автобусаар явж хүмүүс чи их ядуу хүмүүс гэсэн санаа байна. Ер нь тэгээд тийм. За тэр кинон дээр гэдэг чинь мэдэгддэг тийм. Одоо юун дээр нь болохоор ерөөхдөө жоохон ингэ сэжгэлдэг юм байна. Сэжгэлж байна. За энэ бол захиалгатай хийсэн явуулга байсан юм байна гэдэг. 1938-аас 1950 оны хооронд нэгэн компани Америкийн 25 гаруй хот доторх болон хот хоорондын нийтийн тээврийн үйлчлэгийг тогтолцсон компаниудыг худалдаж авч ирсэн хувьцааг үйл ажиллагааг эзэмшиж эхэлснээс энэ түүх эхэлт юм. National City Lines гэж нэртэй автобусны компани. Тэгээд нэр бол асуудалгүй. Тэгэхдээ түүний хөрөнгө оруулсан тэр компанийн хувьцаа эзэмшигчнэр нь сонирхолтой. General Motors, Firestone Tire, дууганы компани, Rubber Company, Standard Oil, Phillips Petroleum, Mack гэж нэртэй. Mack гэдэг чинь одоо трак шүү дээ, автомашины үйлдвэр. Трак гэдэг компаниуд тэр компани эзэмшигч нэс, хувьцаа эзэмшигч. За ингээд эдгээр компаниудын хувьд болохоор цахилгаан болон төмөр замын тээврийн оронд бензин, эрзэнийн дугуун дээр суурилсан ирээдүг босгоё гэж бүр нодсон байна гэж үзэж байгаа. Үзэж байгаа. Ер нь тэгж үзсэн бах те ихэнх хүмүүс. Яг хоо тэгж хардах хэрэгтэй юм байна л. Тэгээд одоо би шууд тэд нар тэгцэн гэж хэлэхгүй. Гэхдээ тэгж харж байгаа талынхан байр суурийг яриад бас хардахгүй байгаа талынхан байр суурийг ярьж өгнө. За. 45 онд одоо Лос Анжелесийн трамвай одоо National City Lines гэдэг компани Лос Анжелесийн трамвай гэдэг тэр компани хувьцааг худалдаж авсан. 20 жилийн дотор дизель хөдөлгөөртэй автобус эсвэл бүр хувийн автомашин шар трамвайны бүх зорчигчдыг сольж гисэн гэсэн үг. 20 жилийн дотор эдгээр худалдаж аваад 20 жилээр ихэд 45-аас 65 оны хооронд ихэд вагон байхгүй болоод трамвай байхгүй болоод оронд автобус автомашинууд худамжаар дүүрч гисэн гэсэн үг. За ингээд үүнийг ингээд бодохоор жирийн тохиоллоо гэж бас боддгоо юм байна. Тэгж бодоогүй хүн жишээлбэл одоо өмнөд Калифорни одоо холбооны тойргийн шүүх энэ бүгдийг арай өөр нүдээр харсан юм. 47 онд тус шүүх нь олон нийтийн тээврийн хэд хэдэн компаниг компани хяналтын хувьцааг буюу хяналтандаа авч тээврийн монопол үүсгэхээр хамтран оролцохыг завдсан гэдэг хэрэгээр нэг. Хоёрдугаарт 1890 оны Sherman-ы антитрастын хуулийг зөрчсөн. Тэгээд National City Lines гэдэг компани харьяалагдах компаниудад зориулан автобус болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг дангаар эзэмшгээр хамтарсан хэрэгт 9 компани 7 хүнийг буруутган ялсан баг. Sherman-ы одоо антитрастын хууль гэдэг нь ерөнхийдөө Америкт газар нутгах өрсөлдөөний дэмжиж монопол гэдэг зүйл монопол эсэрхүүл. Хин нэгэн хүн наацхан жишээлбэл бусад дугуй үйлдвэрлэгч нар бусад үйлчлэг үзүүлэгч нарыг оруулахгүй. Худалдаж авсан компани өөрөө тэрийг эзэмшингүүтээ өөрөө тэн дотор үйлчлэгээ ноёрхоод гэсэн санаа авч. Тэгэд одоо хуулиар дагуул аливаа худалдан арилжааг хязгаарласан гэрээ эвсэл холбоо хувилдаан гарсан бол тэрийг зогсоодог гэсэн үг. За ингээд одоо 1949 онд одоо General Motors, Firestone, Standard Oil California, Phillips Petroleum, Mack Truck гэдэг компаниуд буруутаа гэж тогтоогдож шүүхээс тэднэрт торгуул оногдсон. Жишээлбэл General Motors чинь асар том компани мөн биз дээ. Мөн шүү дээ. За тэрний компани төлсөн торгуул нь $5,000. Үгүй тийм. За 1988 онд манай зарим үзэгчнэр бол мэдчих магадгүй бах. Who Framed Roger Rabbit гэдэг кино байгаа. YouTube-ээр хайхаар энэ кино гарч ирнэ. Ямар кино болох юм ч гэсэн энэ 45 одоо киноны үйл явдал 1947 онд болж байгаа үйл явдал өрнөж байгаа юм шиг хавилдаанууд гардаг тий. Тэгээ Лос Анжелесийн хувийн мөрдөгч Эди Валиант гэж нөхөр дөрийг нь тэдгээр далдуур арын өрөөндөө хувилдаж компаниудыг төлөвлөсөн компанид төлөөлүүлээд хар хувцастай жоохон юм сэжиг бүхий юм одоо дүүр болох одоо Judge Doom гэж нэрлэдэг. Doom гэдэг нэрнээс чинь нөгөө сүрэл гэсэн үг шүү дээ. Judge гэдэг чинь шүүгч гэсэн үг. За ингээд тэр хоёрын хоорондох үйл явдлыг харуулж байгаа. Киноны төгсгөлд Judge Doom юу гэж хэлдэг вэ? Эндээс Pasadena гэдэг за яг одоо эндээс зүгээр төсөөлөл л да багнуур хүртэл юм да тийм ингээд нэг хот байхгүй юу? Pasadena хүртэл 8 игнэ бүхий толгоор цемдэн зам барих төлөвлөгөөгөө Valiant тайлбарладаг байхгүй. Тэгвэл одоо Valiant дэлхийн хамгийн сайн нийтийн тээвэр гэгддэг Pacific Electric гэдэг трамвайгаар ердөө 5 центээр одоо үеийн одоо явах боломжтой байхад тэрийг устгах хаяад ийм амжилттай замаар машинаар явуулна гэж байгаа чинь асуудал юм биш үү гэхэд тэд машин барьж л таарна. Тэд нь өөр сонголт өгөхгүй. Яагаад гэвэл би улаан одоо тэр трамвайг өөрийн болгож нурааж устгахын тулд худалдаж авсан гэж хариулдаг байхгүй. За эндээс ерөнхийдөө тэр хувилдааны онолыг бүр кино болгож гаргасан байна.
Автобус болон техник хэрэгслийн зах зээлийг дангаар нь эзэмшихээс гадна Америкийн хотод байсан төмөр замын нийтийн тээврийн систем тогтолцоог санаатаагаар зохион байгуулалттайгаар устгах төлөвлөгөө байсан тухай ойлголтыг 1947 онд анх олонний анхааралд хүрсэн учраас тэргээр сэдвүүлж кино байсан. 1974 онд Брэдфорд Снелл гэж залуу антитрастын хуулийн хариуцсан өмгөөлөгч залуу Америкийн нэгдсэн улсын Сенатад чанга дуу чимээтэй бензин дизель нефт ханхалсан автобус ашигласнаар өндөр хурдны төмөр замын системийн үйлчлүүлэгчид зорчигчдыг нийтийн тээврээс түлхэн зайлуулж олон сая хувийн автомашинаа зарсан гэж үзэж шүүхэд өгсөн. Гомдол гаргасан. General Motors нь улс даяар цахилгаан тээврийн системийг худалдан авч сүйтгэсэн хотын сая оршин суугчдаас сурчдыг автомашинаас өөр сонголтгүй болтол нь шахсан гэдэг тийм агуулгаар бас гомдол гаргасан. Снелл Лос Анжелес хотын дарга Том Брэдли бол шүүх хуралд өөрийн биеэр ирээгүй. Тэгтээ гэрчийн мэдүүлгээ бичгээр өгсөн баг. Тэгэд орж чадаагүй тодорхой гэрчийн мэдүүлгийг илгээсэн. Гэрчийн мэдүүлгийг иш татаад General Motors нь өөрийн охин компаниудаараа дамжуулж Pacific Electric болон Лос Анжелесийн Тарамбай нийтийн тээврийн сүлжээг устгаж цахилгаан галт тэрэгний нийтийн тээврийн системийг бүрэн сүрүүлсэн гэж буруутгасан байт. Ингэж хатуу ширүүнээр буруутгахын өмнө General Motors энэнийг мэдчихсэн мөртөө General Motors ямар нэгэн нийтэд зориулсан албан ёсны мэдээлэл гаргаагүй. Харин гэхдээ American City Lines компанид хөрөнгө оруулсан гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Ингээд 46 онд American City Lines, National City Lines-тай аль биесээр нэгдсэн нэг компани болсон. Тэгэхээр тэн дунд нь бол General Motors-ийн хувьцаа бол явж исэн гэсэн санаа гарч ирж байна. За хоёул ихний хамтран ажиллагчаа танилцуулъя. За өнөөдрийн манай хотын түүх нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай Төлөөшүү Бекерийн маань хамтран ажиллаж байна. За Төлөөшүү маань бидэнд дандаа шинэ соргог гоё бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр шинээр нь хүргэдгээрээ маш гоё даваа талтай байдаг. За Төлөөшүү маань бэгэл сэндвичийг бас танилцуулж байна. За бэгэл сэндвичийн даваа тал нь юу юм бэ гэхээр цагаан будааны гурилаар хийсэн шинэ хоёр төрлийн бэгэл сэндвичийг худалдаанд гаргасан байна. За энэ нь болохоор cranberry chicken bagel sandwich, sesame bagel sandwich гэдэг ийм хоёр амтад сэндвич байна. За cranberry chicken bagel sandwich нь болохоор мэдээж амтад сангис жимстэй, дахианы цээж маха авч урахтай bagel sandwich байгаа. За энэ нь болохоор будааны гурилны агуулмжтай ба тусгайлан крем чиз болон оливоор амталсан. За энд бол манай Эба бол маш дуртай. Sesame bagel сэндвич нь болохоор өндөг гахаа махны авч урахтай bagel сэндвич. За bagel нь будааны гурилны агуулмжтай ба тусгайлан крем чиз болон гүнжтийн үрээр амталсан гэж байна. За энд бол би их дуртай. Ийм хоёр сэндвич байгаа маа. Тэгээд за манай Төлөөжүүгийн бүх бүтээгдэхүүн гоё. Түрүүн бас Төлөөжүүг танилцуулж ирсэн чинь комментор тарганд гоё гэж ороод ирсэн. Нэрэл их гоё юм бэлээ жимстэй юу юу тааж. Бид хоёр таална. Та нар таалах ёсгүй. Тэгээд бүх салбараар худалдаалагдж байгаа. За 75 10 утасны дугаар. За www.cek.tlgc-ийн. За мөн Төлөөжүү Mongolia гэсэн Facebook хуудасаар нь ороод сонирхсан бүтээгдэхүүн байна уу байхгүй юу, салбарын байршил юу гэдгийг асууж тодруулах юм асуугаарай. Би реклам уншихтаа яг реклам уншдаг хоолоогоор уншдаг болъё гэж бодоод байгаа юм. Дараагийн нэвтрүүлгүүдээс манайхан тэгж байгаа шүү. Яг рекламны хоолоогоор рекламыг уншнаа. Амьдралын хоолоогоор уншихгүй. За дандаа хамтран ажилладаг Төлөөжүүдээ баярлалаа. За энэ нэг бэглийг ярихаар л энэ хотын амаар дүүрэн л шүлс дүүрдэг юм да. Тэгсэн дараагийн хүн нь сезамтай гэнэ үү? Гахаа махтай гэл ихэсэн дүүрэх гээл юм. Бүр яасан штэ ажил дээр чинь бид нэр баахан бэгэл амтлаад ямар гоё би ч бас яг тийм нэг түргэн бүтээгдэхүүнийх иддэггүй хүн чинь тэнд чинь бүр энэ л байхад болчих юм шиг л болоо. Тийм ер нь бол бид бас ингээд хоолныхаа бүтцтэй зөв хоолнуудыг оруулах нь зөв юм байлээ л да. Яг тэгэхээр энэ bagel сэндвич дээр бол нэг юм таалагдж байгаа нэг юм байна. За ерөнхийдөө бол орц морцуул ингээ сайн амин талах болгоо. Дээр нь маш их сайн ингээ green гэдэг чтэй ногоо их сайн хийж байгаа байхгүй. Ер нь ягаад тийм ногоо их сайн идэх ёстой гэхээр идж байгаа хоолой чинь хурдан боловсрол шингээхэд хамгийн их тусалдаг метаболизм ч хамгийн их тусалдаг зүйл ногоо байхгүй. Тийм учраас мах хийж байгаа бол ногоо цог идэх гэдэг цаад санаа нь тэр. Одоо манай олон ах нар Роно тэндэг хүмүүс ямаа шиг чон шиг ялгаал тавьчихдаг л да.
Гэхдээ бас энэ амьдралдаа ерж энгийн илүүдэлд орж үзээгүй амар санаагийн үг бол үнэн шүү. Та нэр амар таргалж үзсэн юм. Би одоо хамгийн дээд нь 78 кг л байсан. За асуудалгүй. Одоо нэг 74 юм уу та. За. Уусаа 78 болоод ирэхээр жоохон ингээд багтдахаа хугацаандаа багтах хэрэгтэй. За одоо бэгэл сэндвич идэл 78 болчихсон. Та нарын хажууд тэгж ярихаар жоохон ядсан болчих гээд. Өөрөөсөө тэгж ихэлсэн шүү. Тэгээд би юм ярьж байгаа юм. Тэрнээс би өөрөө тэгж ярьдаг. За тэгээд нэгдээ тглээ бүр. За одоо тэгвэл одоо General Motors-ын санхүүжилттэй байсан ч National City Lines гэж нэртэй тэр одоо автотээврийн компани нь Лос Анжелесийн Таранбай худалдаж авснаас өөрөөр одоо Pacific Electric System яг бүтнээр худалдаж аваагүй. Уул нь л. Дээрээс нийтийн тээврийн системийг бүтнээр устгах ажил нь нийтийн өмч болох Лос Анжелес хотын Metropolitan гэдэг буюу хотын тээврийн газар гэж нэрлэдэг. Одоо Лос Анжелес Metropolitan Transit Authority буюу одоо Улаанбаатар хотын нийтийн тээврийн компани гэдэг шиг тэр одоо байгуулга нь нийслэлийн өмчт юм уу тэр төрийн байгуулга нь ер нь бол энэ ажлыг хийсэ. Эднэрийн өөрсдийнх нь эрх мэдлийн хүрээнд болсон үйл явдлаа гэсэн баримт олныг гаргаж ирсэн баг. Өөрсдөө хамгаалж тодорхой хэмжээгээр бол үнэн. Тэдний одоо гэж би одоо энийг худалдаж авсан болохоос би энэ чинь сүрүүс өмс шийдвэр эднэр гаргасан штэ гэж тайлбар тавьсныг олон нийт сонсоогүй, сонсгож хүсээгүй. Та нартай муухай бузар энийг та нар сүрүүлсэн гэл үлдсэн энүүгээр. Энэ бол PR-ийн хувьд бол PR-ийн хувьд GM-ийн ялдагдлээсэн гэсэн үг байхгүй тодорхой. Тийм байна. За тэгээд Америкийн Таранбайг сүрүүлсэн их дүүлэн тэр гэж нэрлэдэг байгаа. Great American Streetcar Scandal гэж нэрлэдэг үйл явдал. Аль хэдийн олон нийтийн сэтгэл зүйд хоногчдсон. Яаж ч ирээд арилахгүй гэсэн. Тэгэхээр нэгсэндөө хичнээн үнэнч бай, худлаач бай ямар нэгэн байдлаар мэдээлэл нэгтлэгдэхгүйгээр ингээд сүртэй мэдээлэлээр цацагдвал тэр угаасаа хүмүүсийн тарих нь тэрүүгээр хоногчдаг гэсэн үг. Гэхдээ яг сая эхлэхэд би бас тэгж бодож байсан. Энэ бол нэг мафа орцсон гэж бодож байсан чинь одоо бодсон чинь нэрээ энэ автотээврийн газар чинь өөрөө шийдвэр гаргаж байгаа штэ гэж бодогдчихжээ шүү. Одоо бүр гин буруутай хүмүүс нь удахгүй тодорно. Тийм. Гэхдээ яг шууд утгаараа тэрийг гин буруутай гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ зүгээр ингээд дөрөв тодорно гэсэн үг. За. 20-р зууны 2-р хагас Лос Анжелес хот нь хурдан шуурхай нийтийн тээврийн дид үсттэй гэж хэлэх юм баг үлдсэнгүй гэж. Уул өмнө нь тэгдэг гэсэн. Яасан гоё ингээд хурдан. Ер нь бол Улаанбаатар хотын эндээс нэг ярмаг ороод юм уу эсвэл хороолын эц ороод ирэхэд одоо би автобусан зугаад явхад бол нэг цагийн дотор яваад ирдэг мэрдэг хэмжээний байдаг байсан байхгүй өмнө. Одоо тех боломжуулсан баг. Өдрийн тал ажил болсон. Бид нар бүгдээрээ машин унаа авчиж байгаа юм чинь. Одоо бид угаасаа бүгд тэрийг одоо өөрийнхөө мах цусаараа мэдэрч байгаа. Ямар сандаа яарамтныг очсон бол 3-4 хоногийн дараа харидаа гэж ярьж байгаа хүмүүс. Яарамгийн аялал гэж яриад байгаа. За гэх мэтлэн тэгэхээр эн чинь юу гэж нэхэр хурдан шуурхай гэдэг зүйл нь байхгүй болохоор хит нүсэр бөглөө болно гэсэн. Тэгэхээр яг ямар сандаа дээд нэг хүмүүс чинь тийм онгоо ярьж байгаа шүү дээ. Йоо машиныг айтаахан зогсоол болоо тавьцаа одоо 2-3 унахгүй гэж байгаа. За эн чинь яг бид нар бүр юм сэтгэл зүгээр машиныхаа боол болцсон тэр автомашинд дулдуудсан автомашиныг шүтсэн сэтгэлгээг хотын иргэдэд бид нар хүчээр тариад өгсөн байхгүй. Уул нь Улаанбаатар хот буюу удирдагч нар ийм зүйлүүдийг урьдчилж хараад төсөөлөд за энэ бол аюул авчрах юм байна. Тийм болохоор хүмүүсээ аль хор машин байгуулах хэрэгтэй юм байна. Тэгэхэд бол бид тэгвэл юуг нь сайжруулах хэрэгтэй гэдэг зүйлийг бодож олох хэрэгтэй байсан хүмүүс ерөөс огт тэр тухай санаа тавих байхгүй. Байга дээрээ шаагаад л гэдэг зарчмаар ажилласан байна. За ингээд одоо энийг юу гэдэг вэ гэхээр бид нар одоо ингээд залуу ч юм уу ямар нэгэн хүн ингээд энийг өөрчлөе гэхээр чи тэгээд туршлахгүй шүү дээ. Харин чи одоо улс орон удиржсэн туршлага байгаа мó гэд асуудаг байхгүй. Тэгэхээр би бол өмнөөс нь гэж бодох. Өнөөд бол нэрэж тийм үг гэдэг ингээд жоохон сарнид яриад байдаг. Би бол тиймээ би туршлагагүй тэр өмнө нь өдөржсэн тэр хулгайч нар шиг улсаа самрах, дампууруулах, хахуул хээл авлах, газар зарах туршлагагүй. Үнэн гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд нэг тэгээд эргээд тайлбартай их гоё ярина энэ хүмүүс. Одоо энэ яг эрх баригчдыг болон ер нь л ингэ сонголт хийж юмсан. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөрөн дээрээ гэд тэргээ сонгоно. Тэгчээд сигнал дараад гудамж нь гаслана. Асуудал өөрт нь байгаа шүү дээ. Тэрийгэ зарна. Тэгчээд өөр сонголт хүсдэг байхгүй. Асуудлын гол нь юм байхгүй. Энд чинь бүр зөвхөн миний ч үг биш. Черчил мэрчлэл зөндөл одоо мундаг сэтгэгч нарын ч хэлсэн. Грекийн философи чи хэрвээ өөрчлөлтийг бодвол эхлээд чи өөрөө өөрчлөх хэрэгтэй байхгүй. Чи өөрөө өөрчлөлтөө өмөртлөө чи бусдыг өөрчлөх гэж хэлэх ямар ч ирэхгүй байхгүй. Ер нь бол мораль гэж хэлдэг шүү дээ. Ёс суртахууны хувьд чамд тийм ирэх үүсэхгүй байхгүй.
Гэхдээ ер нь тийм шүү. Бид нар чинь ингээд ганц дангараа л нийгмийг бүрдүүлж байгаа юм чинь. Тий. Чанартай л байх хэрэгтэй байхгүй сонголт. Тэгснээр би болохоор өөрчлөгдөхгүй. Гэхдээ чи бол өөрчлөгдөх ёстой байхгүй юу гэж гомдолж байгаа бол уучлаарай тийм байдгүй л байхгүй. За одоо жишээлбэл Лос Анжелесийн иргэд яг ийм л байсан гэсэн үг. За тэгэхээр хэн буруутай болж байна? Тэн ч гэсэн сонгуул болж байгаа шүү дээ. Тэн ч гэсэн хүмүүс сонгож байгаа шүү дээ. Лос Анжелесийн Metropolitan Transit System гэдэг байгаа тэр authority гэдэг байгаа Лос Анжелесийн хотын мэр, Калифорни мужийн захирагч, Лос Анжелес хотын мэр тэгээд тэдний багийнхныг хэн сонгож байгаа? Арт иргэд өөрсдөө сонгож байгаа. Өөртөө сонгосон учраас тэд нар тийм сонголтыг хийж өгсөн байна. Тэгэхээр яг цагаад бодлохмол General Motors яасан? Магадгүй тэд нар хүсэл нь биелсэн байж болно, үгүй ч гэж болно. Гэхдээ бүх юмны төгсгөлд гэдэг чинь at the end of the day гэдэг байхгүй. Энэ бүгдийн төгсгөлд бол хин уруутай нүд хуруу хийсэн л байхгүй ард иргэд нь өөрсдөө. Яа тэгэхээр нэрэл сайхан машин унаал тавих гэж бодсон байхгүй. Яа ингээл нэг өхлийн тойрогт орчих юм аа бид нар нэрээ. За ингээд одоо автофобия гэж нэрлэдэг байгаа. Автомашинаас айх одоо айдас гэсэн санаа шүү дээ. Өвчин тийм. Автофобия машины эрнэнтэх хайр ба үзэн ядалт гэдэг ном байт юм байна л да. Тэрийг зохиогч, тэр номын зохиогч Брайан Лад гэж нөхөр нийтийн тээвэр үндсэндээ хуучирч илэгдсэн автобусны тааруухан үйлчлэгээ болчихсон байсан гэж номдоо бичээд яагаад Америкийн нийтийн тээвэр тэр дундаа нэгэн цагтаа дэлхийд татаархалж ирсэн одоо трамвайг үндсээр нурааж ирэх вэ? Америкчууд яагаад ийм одоо үгүй юм богино хараатай алсын хараатай болчих вэ? Яагаад ийм сохорцсон бэ гэж гаслаж бичсэн баг. Энэ бүгдийн хариултыг юун төрөнд болохоор Pacific Electric болон Лос Анжелесийн трамвайг одоо үүссэн гарлаас нь хайж үзье гэж өөрсдөө ütсэн баг. За энэ хоёрын аль нь 21-р зууны бидний мэддэг одоо төрийн өмчөд буюу нийслэлийн өмчөд одоо олон нийтийн өмчөд байдаг одоо үүдээ төрөөс ажилуулдаг нийтийн тээвэр байгаагүй байхгүй. Яг цагаад болох юм бол энэ зүйл зүгээр мөнгө олох зорилготой хувийн компани байсан. Тийм учраас үйл хөдлөмжийн бизнес гэж байдаг үйл хөдлөхийн бизнесийн нэг хэсэг байсан. Анх үүсгэхдээ. Тэрнээс хөөе цөмөрөө мөнгө цуглуулад нэхгүй нийтийн тээвэртэй болж үүсээг байхгүй. За өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн тээвэр хувийн компани эзэмшил мөн үү? Тийм шүү дээ. Ийм тэнэг одоо үүдээ нийтийн тээвэртэй уус хаач байхгүй. Нэр дэш тэнэ байгаа юу илээ ингээд баах хувийн компани. Лондон, Бээжин дэлхийн том хотуудын нийтийн тээврийг зүгээр ингээд сонирхоод үзэр. Бүгд паблик гэж байдаг. Нийтийн байдаг. Олон нийтийн байдаг. Өмчин ч гэсэн. Одоо яаж ийм нэхэр нийтийн тээврийн компани гээд хөвчлөлсөн бид нар өөрсдөө буруу шийдвэр гаргасан. Хөвчлөлсөн. Хөвчлөнгүүтээ автобус гээд явуулж байгаа шүү дээ. Тэнгүүтээ автобусаар нь явахгүй өнөөх нь ингээд хүн суухгүй мөнгө төлөхгүй эсвэл автобус нь сууж байгаа хүмүүсийн талаас илүү нь одоо юу гэдэг одоо явахаар автобус ашиггүй ажиллаж эхэлнэ зөв. Тэгэнгүүт тэр хувийн компанийг ашигтай болгохын тулд нийслэлийн татвараас одоо юу гэдэг татаас өгнө. Тэртээ тэргүй чи мөнгө авч ингэж татаасаар амьдарч байгаа юм чинь тэрийг хөгжүүлэх сонирхолж явах сүлдээ чи баг миний би бол нотолч чадахгүй гэхдээ зүгээр нь баг одоо дургууд хүчгүй маягийн л үйлчлэг болчихж байгаа юм. Уул нь бол зүүн яах гэсэн бөхөр тэрийг хөвчлөхгүй байх гэсэн нэг дүрт. Тэгээ нэгэн тэнэг шийдвэр гаргацсан хөвчлцсэн бол тэрийг буцаагаад нийтийн тээвэрт ямар нэгэн байдлаар оруулж авч иж бид нар нийт асуудал шийднэ. Үгүй бол тэнд зүгээр халаасан цоорхоо ёроолгүй сав руу бид нар мөнгө хийсээр л байх болно. Бид нар өнөөдөр тэрийг өдөр болгон хийж байгаа шүү дээ. За одоо ингээд нэг сайн юм байна бас. Автобусны урдуур нь ороод араар нь буудаг болчих. Энд чинь бас давуу. Бидний жоохон байх чи автобусны 3 алгаар гуруулан гарч ирдэг гэсэн юм. Бууд суух нь бол хамаагүй. За энэ одоо ингээд 1901 онд нийтийн тээврийн үйлчлэг үзүүлж эхэлсэн юм байна. Лос Анжелесийн одоо энэ тээврийн үйлчлэг нь 1880-аад онтой зэрэгцэн Лос Анжелесд үүссэн цахилгаан трамвайны заалгамжуулж гарч ирсэн энэ үйлчлэг. За хөрөнгө чинээ ихтэй Өмнөд Калифорни эдийн засгийг босгож ирсэн нэлээд том одоо баян гэх юм уу да Генри Хаттингтон гэж нөхөр энэ компаниудыг эзэмшиж ирсэн. Үүсгэн байгуулсан гэсэн. Өөрөөр хэлбэл Хаттингтоны трамвай өөрөө ашигтай байж чаддаггүй байсан. Гэхдээ тэр юу гэхээр өөр зүйлээс ашиг олдог системийн нэг хэсэг болгож ирсэн учраас тэрийг ажилуулдаг байсан ба. Яагаад гэвэл Хаттингтон Өмнөд Калифорни том уулханд одоо ингээд зүгээр төсөөлөлд богдуулыг тэр чигээр авцсан ч юм уу те. Ийшээ бүр хонхор ч юм уу ингээд налахад цаашаа аюу том газруудыг авцсан гэсэн үг байхгүй. Тэгээ тэнд хүн амьдруулах гэхээр хэн ч очихгүй зү. Тэгэхээр нийтийн тээврийг хөгжүүлсэн байхгүй тийш. Тэгээ тэндх газараа зарцсан байхгүй. Тэгэнгүүт шугам зүлжээгээ тийш нь болгоцсон юм уу те. Тэгэнгүүт тэр хүний газараа үнд оруулах зорилгоор бүтээсэн трамвайны систем болж тарж байгаа. За тэгэхээр ер нь бол трамвай өөрөө ашигтгүй ажилдаг ч гэсэндээ тэр Хаттингтоны тэр газрыг хөгжүүлсэн үйл хөдлөлтийг хөгжүүлээд тэнд байшин сав байсан газраа үнсэх
проценттэй болгож байгаа. Тэгэнгүүтээ тэрнийх нь тэгтээ дөрөв хүмүүсийн ажиллаад ихэхээр татаас болт эхэлж байгаа. Татаас одоо төлбөр нь болчих. Тэгэнгүүт хүсэн үсээгүй нөгөө газараа зарцсан хүн яах вэ? Хаял явна шүү дээ. Хаяд явхаар тэр хүмүүсийн амьдрахын тулд тэр Таранбайд байгаал гэсэн байхгүй. Харин тэгсэн тэрийг хүмүүс дараагийн хүмүүс нь харахтаа энийг ерөөсөө хувьцааг нь худалдаж аваад угаасаа тэд нар хэцүү байдалд байсан. Хувьцааг нь худалдаж аваад ашигтай нөгөөдөл нь гэсэн зарахын төс болж байгаа шүү дээ. Тэгвэл энийг ингэж хувирах юм бол бид нар машина зарах юм байна. Дээр нь нэмээд дугаар зарах юм байна. Бензинээс зарах юм гэж бодож авсан байгаа байхгүй. Лос Анжелесийн одоо метроны төлөөх тэмцэл ба хотын ирээдүй гэдэг номыг зохиогч одоо Ethan Elkin гэж нэг нөхөр бас бичсэн байна. Лос Анжелес хот буцад бүс нутгаас хавьгүй хурдан автомашин хэрэглэж эхэлсэн. Шалтгаан нь ерөнхийдөө хот нь тийм уул толоод ихтэй нэг юм тэгш гадаргуутай тийм. Тэгээд таата урамстай дулаах, мөнхийн дулаах. Ийм байсан. Тэгээд одоо яг энэс болоод одоо Лос Анжелес орчмын Pacific электрикийн сүлжээтэй холбогдсон газрууд нь маш хурдан зарагдаад тэнгуүтэ барилга байгуулагч нэмэгдэхийн хэрээр Америкт автомашины эрэлт сонирхол нэмэгдсэн. За тэгвэл энэ чинь хоёр дараалан үйл явдал болж байна. Хот гэдэг чинь байшин сав биш ээ, нийтийн тээвэр биш гэж хэлээд байгаа шүү дээ. Хот чинь хүн бохгүй. Хүн гэдэг нь юу? Эдийн засаг бохгүй. Хүнийг байлгаад үйлдвэрлүүлэхээр мөнгө олж байгаа дээр л ашиг олно. Өөрөөр тэр газар руу хинч очихгүй шүү дээ. Тэгэхээр эхлээ газар зарахын тулд тэр хавийг гэд асуудал хүчтэй наа чинь Таранбайгаар ингээл цаг ч юм уу 30 минут яваад очдог газар гэд сурчлаад тахаар хүн өнөө ирдэ шүү. Тэгээд очиод тэрийг хотлоо авчих. Тэгвэл өнөөхөн дараа нь тогтворгүй болоод ирэнгүүт тэнд хүмүүс ажиллаад амьдраад мөнгө олоод идэг. Тэр нийтийн тээврийн сүрх гэдэг нь Таранбайгийн ашигтай ажиллаж болох байсныг шууд худалдаж авангуудаа бүгдийг нь автобус болгож солиод та нарт Таранбай муухай чи одоо баа хүмүүсээ чихэлдэл заваа штэ чи сайхан машина унаас хөнгнүүдэд авах гэдэг сурталчилгаа хийгээл дараагийн одоо үгүй муугаар хэлэх юм бол одоо мэдээж мөнгөний ашиг сонирхол шүү дээ. Хэд дахин ашигтай сонголт руу орж байна те. Хамгийн гол нь үрлэн болж байна гэсэн үг. За гэхдээ энэ бол өвөн болгоны шунал дээр л тоглож байгаа асуудал. Энэ бол хүн болгоны өөрсдийнх нь сонголт боллоо те. Тийм шүү дээ. Эрхчлөлтөө улс юм чинь тэгэл нөгөө арчлан нийгэм чинь давуу тал нь дээр шүү дээ. Буруу юм байсан ч гэсэн олонхан шийдэх юм бол тэр нь зүг болно л гэсэн үг. За ингээд одоо тэр өмнө нь байсан Таранбайны сүлжээ хүн ам цөм замын төгжрөл бага байх үед бол автобусаар эсвэл машинаар зорчиход бол гоё юм байна. Одоо жишээлбэл бодлоо 90-ад оны ихээр дундуур чинь машинтай чинь гоё гэсэн байхгүй. Бүгд автобусын чигцэлж яхад хажуугаар нь сүмнэ. Тий. Тэгэхээр чин тэрний хажуугаар явал машины цонхоор автобусанд байгаа хүмүүс нь чигцэлж байгаа хүмүүс нь машин дотор явж байгаа хүнийг хараад ингээд атаархангуй маяг ийм л амьдралыг бид нэр бүтээсэн шүү дээ. Тэгээ өнөө хүмүүс нь мэдээж ямар нэгэн байдлаар мөнгөтэй болж байгаа гот одоо бүр амар болцсон тий лизинг ямар нэгэн зээл аваад машин талаад тэрнийгээ зэрэгцээ зогсдог л болсон байхгүй. Хоёлаа дараагийн хамтран ажиллагчаа танилцуулж. За манай дараагийн хамтран ажиллагчаар за ногоо ирээдүг хөгжүүл өрөөтэй MMS компани маань хамтран ажиллаж байна. За MMS компани нь 2022 оноос одоо нарны цахилгаан үсгүүрийн дэлхийн номер 1 Genka Solar брендийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор ажиллаж эхэлсэн ба ер нь бол одоо хэрэглэгчдийнхээ олон талт хэрэгцээнд нийцүүлэн нарны эрчим хүчний иж бүрэн шийдлүүдийг бидэнд санал болгож байгаа. За Genka Solar нь хэрэглэгчдэд хамгийн өндөр ашигт ажиллагаа бүхий тэр нэг зэрэглэлийн нарны автанг, эрчим хүч хувиргах, за хуримтлуулах системийн төгс шийдлийн хамт нэг дор санал болгож байгаа одоо юм анхны үйлдвэр юм аа. За 2022 оны одоо эхний хагаст Сантере болон Сангига нэртэй нарны эрчим хүчний систем бүхий цогц шийдлүүдийг зах зээлд нэвтрүүлээд байгаа. За энэ компани маань бол бидэнд одоо аль болох одоо бид бол бас л одоо нийгмийнхаа нэг эдис гэдэгтэй адилхан бид бол дэлхийн бас л нэг дэлхийг одоо уруудан доройтж байгаа тов нэмрээ оруулж яваа хүмүүс. Тэгэхээр бид аль болох одоо энэ үйл ажиллагаанд арай эко байдлаар, арай хор хөнөөл багтай байдлаар яаж хандах уу гэдгийг бид хүн болгон бодох ёстой. Одоо тэр хуванцрын хаягдалгүй болох, хог хаягдлаа ангилж ялгаж хаях, одоо дахин боловсруулах. За тэгээд энэ одоо нарны эрчим хүчийг ашиглаж одоо хэрэгцээ шаардлага хангаж сурах гэх мэт ийм сайхан ногоо ирээдүг хөгжүүлээ гэсэн өрөөтэй компаниудыг ер нь дэмжиж л ах хэрэгтэй. Аль болох хэрэглээг ногоонлуулах хэрэгтэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр эдний компани бол ийм сайхан дэвшилтэт технологиг бидэнд оруулж ирээд байгаа юм. Тэгээд эднийхтэй одоо холбогдоод одоо оруулж ирж байгаа бүтээгдэхүүнтэй танилцсан хэрэглээ болгоё гэвэл одоо MMS Green Building гэсэн одоо Facebook хуудасаар нь зочилж болж байна. 7711 1999 7711 1999 утасны дугаараар нь холбогдоод бас тийм холбогдож болж байна. За MMS компанид бол баярлалаа. Ер нь нийгэмд одоо тий
ийм үр өгөөжтэй ирээдүгөө бодсон сайн сайхны төлөө урт удаан аз жаргалтайхын төлөө хийж байгаа үйлдэлүүд бол бас гоё шүү. MMS-тэй баярлалаа. MMS-тэй баярлалаа. Ер нь бол зүгээр яг надад юу таалагдчих вэ гэхээр нэг юм буруу соёлыг нэвтрүүлж юм уу буруу одоо зуршлыг одоо оруулж ирээд хямдханаар оруулж ирээд мөнгө олгож байгаа биш дандаа дэвшилтэд тэгээд өөр дараагийн түвшин рүү ахиулах хэмжээний тийм прогресс гэж хэлдэг шүү дээ. Хэцээг санал болгож байгаа аливаа одоо үйлчлэгээ бүтээгдэхүүнийг одоо хийж байгаа аль ч компани ер нь дэмждэг юм. За тэгээд тэдний нэг л гэж би хардаг. Яг үндэ нөгөө буруугийн сурталчлал илүү ашигтайч байж бас магадгүй шүү. Ер нь бол тэгэхэд ингээд ирээдүйн хойчоо бодсон юм гоё хүнлэг үйлдэл хийж байгаа компаниуд бол гоё шүү. За баярлалаа. За ингээд одоо Лос Анжелес одоо энэ бүгдийн үр дүнд Лос Анжелес хотын оршин суугчдын дөнгөж 10% л машины жолооны ард сууж эхэлсэн. Тэгэхэд Лос Анжелес хотын 10% л машин унахад одоо Таранбай өөрөө ингээд юм өөрийн рейстэй явж байгаа шүү дээ төмөр зам шиг тэрнээр явдаг тэр замд бүглэрч эхэлсэн баг. Тий. Яа надаа 10% цагаан тэрэгний тусгай эгнэ гэж байдаг зүйл нь байхгүй болсон. Таранбайны хурд цагийн өрөө явж тухай болоод ирэхэр яах вэ? Үйлчлэгээ муудна. Үйлчлэгээ муудахаар тэр одоо үйлчлэгээний чанар гэдэг зүйл авах юмгүй болохоор хүн тийм суухаа болохоор тэр алга болгосон байхгүй. Одоо өнөөдөр ягаад автобусанд хүмүүс суухгүй байгаа гэж цагтаа явдггүй учраас нөгөө хүн чинь нөгөө яарад тэгээд тэрнээ солиод. Тэгт хөөрхий автобус нь өөрөө цагтаа явж чадчих байгаа байхгүй чадах байхгүй боломжтой. Тэгтээ самд хөвжирсэн. Тийм ч машинууд ч эхэлдэг байгаа юм чи яах юм тийм тэгэр чи яг дахиад өндөгний аль нь автчих гэдэг шиг ийм өөртөө мэдгүй тэнэг байдалд орсон байхгүй. Тэгээ энэ асуудал хамгийн түрүүнд аль нэгээс нь л эхлэх ёстой юм. Тэрнээс хоёулангийн ингэж аргадаж хийднэ гэж байдаг байхгүй. Тэгэхээр энд бид өөрсдөө ойлгох ёстой. Таргалаад байна гэд идээд идэх хүн байдаг үстэй. Тэгээ тэр нэг бол идэхэ болох ёстой эсвэл таргалаад байна гэдэгт гомдох болох ёстой. Готрохоо болох ёстой тий. Айгу энгийн. Яг нь тэр нөгөө зам дээр автобус цагтаа явахгүй байгаа учраас бид нар машин унж байгаа гэдгээл машин унаад байна бүх төгжрээд байна бөглөрөөд байна гэж байгаа нь бид нар нөгөө маш их хэмжээгээр машин унснаас болоод тэр автобус бас рискэнд явж чадахгүй байгаа гэдгийг л ойлгомоор байна тий. Гэхдээ энэ хүмүүсийг бас буруутгаж болохгүй юм. Яа тэгэхээр тэр чинь хүний өмцөн өөрийнх нь ирэх шүү дээ. Юугаа унаад хаана төгжирнө. Гэхдээ энийг ингээд зүгээр хараад зогсож болдгоо байхгүй. Тийм өдөрлөг гэдэг юм байгаа ш тийм. Энэ чинь хот гээд нэг юм байгаа. Хотод чинь яг хүмүүс шүү дээ. Хүмүүсийн дунджаар л явж. Тэгэхээр хот уул нь хамгийн түрүүл зүгээр уул нь санаа нь бол явган хүний зам гэдэг зүйлийг хамгийн сайхнаар нь л байлгасан. Бүр зам дээгүүр явхаар яагаад хүн машин ундгүй айгүй олон хүмүүс би сонсч байсан. Хувц муухан болдог, гутал муухан болдог гэдээ ундгүй. Явган явдггүй. Зор бороо орно, өвөл болно ингээд даарна. Ингээд. Тэгэхээр тэр хүн хүссэн үсээгүй автомашинд суухаас өөр аргагүй. Яагаад тэгэхээр тэгээ мөнгөтэй байл. Тэгээ ястаа мөнгөгүй нүдэн тэгэл алхахдаг үлгөө над чиг юм. Би бол байнга алхаж байгаа шүү дээ. Тавхаагаар ирэх алхах. Тэр гоё үт юм надад. Бясалгал шүү дээ бараг алхах хэрэгтэй. Бороод л жоо хэцүү тийм бустараа гайгүй. Тэгээд ирэхээр санаа нь юу хөр тэгэхээр явган замыг гоё болгочих хэрэгтэй байхгүй. Муухайгаа. Дээр нь нэмээ тэр дугуун зам мамгийг нь одоо эн чин Улаанбаатарын стандартыг би дахиад л хэлж. Хамгийн багадаа 1 метрийн өргөн байна гэж шийдсэн. Стандарт нь. Тэгэнгүүт 1 метрийн өргөнд явгууны замтай байна гэдээ ойлгоцсон. Тэнгүүд нь. Тэгээд тэгээд машин замаарууга 1 метрээр шахангуудаа байшингаа барьчихж байгаа. Тэгээд бараг зарим нь бол дээрээс юм унуулж шууд хүн хөхөр байгаа тийм ээ. Тэгээд бараг цонхоороо бараг явган харагдахгүй зам харагдчихдаг. Тэгээд явган хүмүүсийг тэгэж хичгэр нөгөөдөл нь өөрийг нь дандаа ингээд доримтлаад тахарч хүн машин авал унна шүү дээ. Тэгээд машин аваад унахаар ялгаагүй тэл төгчрөн шүү дээ. Чи хурдан гоё дахимаар байгаа бол чи хүмүүсийг илүү болох явган нийтийн төврөөр оруулах хэрэгтэй биз дээ. Тэгжээж наа чин гал камаа нийтийн одоо түргэн мөргөн чин урсгал сөрөхгүй хоошоо моошоо зайлмайл гэж орилохгүйгээр явах боломж нь гарна шүү дээ. Дрибл байгаа шүү дээ нөхцөл. Тэгэхээр эхлээд бид ямар нэгэн шийдвэр гаргах, ямар нэгэн асуудал гаргах эхлээд бодох хэрэгтэй байхгүй. За эхлээд тэгвэл хүмүүсийг явган явуулдаг үл. Таатаагаар яаж явган явуулах вэ гэдгийг бод. Явган явах нь өөрөө бүр юм секси гэдэг ч юм уу те нэг тийм тренд болох хэрэгтэй байхгүй. Нэр одоо ингээл явган явж байгаа л явган хүний зам налга болчихсон. Тэгэл сүү шон гараад ирнэ. Нэг байшингийн болонд очиод туулчтай шсэн нэ. За ингээд одоо Брайан Лад гэдэг нэр номыг бичсэн хүн болохоор Америк даяар Таранвайн тээврийн Таранвайны тээврийн салбар өөрөө ашиг нөхөхүйц чадвартай байх ёстой гэж үзэж ирсэн боловч 20-д онд зорчигчдын тоо өсөхгүй.
өсөлтгүй болоод ирэхээр орон нутгийн захиргаанаас тогтоосон зохицуултын дагуу хувийн франчайз гэдэг шиг хувийн компаниудад ашиг олох боломжгүй болж эхэлсэн гэсэн. Нөгөө мөнгөтэй хэсгүүд нь машин руу авчиж байгаа байхгүй. Тэр мөнгө төлж чадахгүй, мөнгө сонирхолгүй хэсэг нь нийтийн тээврүүд орж ирж байна гэсэн. Тэгэхээр улмал ашиггүй хүмүүсийг зөөгөөд байхаар тэр улмалд ороотон гэсэн. За үйлчлэгээ хасах тусам зорчигчид хувийн автомашин руу илүү орж эхэлж байна гэсэн. Дахиад одоо ингээд яг нэг ингээд нэг юм шахахаар нөгөө талд үр дүн гараад байгаа юм. За ингээд одоо тасалбарынх нь орлого буурахаар хөрөнгө оруулалт хийж чаддаг. Хөрөнгө оруулалт хийж чадахгүй болохоор заваан болно гэсэн. Үйлчлэгээнуудад ингээл өхлийн тойрог руу орсон бол таарч байгаа. За ингээд улмаар хотын нийтийн тээвэр дампуурлын ирмэгт тулж тоноож үлдсэн бага хэмжээний нийтийн тээврийн үйлчлэгийг хадгалж үлдэхийн тулд татаас өгдөг болсон гэж тодорхойлсон байна. Муу дэдвтцтэй болон үйл ажиллагааны зардал хавьгүй бага байсан тул улс орон даяар нийтийн тээврийн компаниуд хэн эзэмшиж байсан хамаагүйгээр өөрийнхөө одоо нийтийн тээврийн шугамудаа одоо бензин, дизелээр ажилтдаг автобусын шилжүүлэхийг хүсэж гисэн. Одоо жишээлбэл өөр чи ямар ч ашиггүй юмыг ажилуулаад мөнгөө өрөөд ахраггүй тэрийг зарж эхлэхийг хүссэн шүү дээ. Хурдхан шиг л мөнгө хүн болгон тэгнэс. Тийм шүү дээ. Чи хамд нэг ямар ч юу гэдгүү дандаа ингээд мөнгө гаргаж идэг мөнгөөр гойжуулж ижиг чамаг тийм юм байвал чи тэрийг хурдан саалахыг л болно. Тийм. За ингээд энэхүү өөрчлөлтийн үйл явцад General Motors гэдэг компани нь National City Lines-тай холбоотой бусад компаниуд таранбай системийг худалдаж авч эхэлснээр хавьгүй өмнө энэ үйл явдал болсон шүү гэж 20-д оны дундаас эхэлж. Оо тийм үү. За тэгэхээр хөөрхий бас General Motors-ийн бас буруу биш юм шиг байгаа юм. За одоо нөгөө талын би бас баланс одоо тэнцвэрийг ярьж өгч штэ. 20-д оны сүүлчээр Америкийн хотуудын 20 орчим хувь нь зөвхөн автобус ашиглаж байсан бөгөөд 23 он гэхэд Pacific Electric зарим чиглэлд галт тэрэг буюу одоо трамвай явуулахын оронд автобус явуулахаар хүсэлтээ өгчсэн байна. Өөрөөсөө ингээд 1945 онд санхүүгийн хүндрэлд орсон Лос Анжелесийн таранбайг худалдаж авсныхаа дараа National City Lines үргэлжлүүлээд таранбайнуудыг автобусаар сольж эхэлсэн. Сонирхолтой энэ бүхэн тэднээс өмнө эхэлсэн байсан үйл явдал шүү. Харин одоо энэ үйл явдлыг бол хурцсгсан байж болох юм гэж үзэж байгаа. За тэгээд Америк нэгдсэн улс төдийгүй дэлхийд даяар өрнөж явсан үйл явцын нэг хэсэг байсан шүү гэж цагаат болох юм бол эн чинь зөвхөн Америкч биш. Дэлхийд даяар бас таранбайнуудаа сольж эхэлж ирсэн юм байна шүү гэж. За ингээд Америк даяар Америкийн бараг бүх хотуудад таранбайгаа устгасан. Тэгвэл яг энэ үйл явцын ердөө 10 орчим хувьд нь National City Lines гэдэг компани ямар нэгэн байдлаар оролцсон гэсэн. Тэгэхээр 90% нь бол өөр хүмүүс хийсэн бол харах гэдэг. За тэгтээ нөгөө нэг гэлдэг шүү дээ. Юм бол хойд хар авах гэдэг шиг хөрхий тэг General Motors чинь том юм болохоор том нэртэй компани талаар ярихаар угаасаа скандал сайн хүрдэг шүү дээ. Тийм үү? Тийх баг. За ингээд аваад үзэхээр одоо General Motors болон тэдний National City Lines аль хэдийн эхэлчихсэн чиг хандлах трендээс ашиг олохыг зорьсноор л хязгаарлагдчих. Тэгдэн тэрэнд нь буруутгах болно гэж байна. Тэрнээс ч тэрийг л эхлүүлсэн болон тэрийг санаатаа үлдсэн гэж хэлэхэд бол арай л одоо хүүхдийн санаа гэж үзэж байгаа. Бараг нөгөө хүсэж байгаа юм гүйцэлдүүлж өгсөн л хүмүүс байгаад байна тийм. Менежерүүд орж ирээд илүү хурдан ингээ орчин бол бидэрт илүү ашигтай юм биш гэдэг санаа бодож олсон болохоос ш энэ нүгөөсөө болж исэн процесс бол таарах нь шүү дээ. Тийм л ш. За тэгэхээр таранбай хэн устгасан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл энэ дээр нь том дүр зургаар нь ярих юм бол Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газрыг буруутгах болох юм а гэж ерөнхийдөө судлаачид үдэгүнсэн байна. Одоо өөр судлаачид бас тэгж үздэг судлаачид байна. Дайны дараах үеийн хотжилт том хотын эсрэг заяа гаргасан бодлого гэж байна. Америкийн өөрсдийн холбооны засгийн газрын. Яадаг вэхээр авсар том хурдны замуудыг бариад нэг гэр бүрд ногдох орон сууцны эзэмшлийг дэмжих гэх мэт аюул олон алхмуудыг хийж гисэн. Буюу одоо хотын төвдөө гэж багшралдах биш. Хотын зах руугаа том хаус маусанд амьдардаг. Тэгээ тэрүүгээр машинтаа ирж очдог гэдэг тийм ер нь нийгэм одоо амьдралын хэв маяг загварыг Америкт маш их сурталчилж эхэлсэн гэсэн. Тэрийг ч таалдаг болсон гэсэн. Тийм ч учраас нөгөө нэг одоо 1920-ад оны Лос Анжелесийн төмөр замын системийг нийтийн өмчөд шилжүүлэхийг эсэргүүцсэн. Нийтийн өмчөд авъя гэсэн чинь авахыг эсэргүүц иргэдэн. Түүнээс хойш хэдэн 10 жил хурдан үр ашигтай нийтийн тээврийн хөгжиж чадахгүй явсаар хагаад төмөр замын төслүүдийг сайжруулъя, нийтийн тээврийг гоё болгоё гэд ярих болгонд иргэдүүд нь эсрэг санал өгчсэн. Нэг цаасныхаа оронд автомашины дэд үтсийг сайжруулахыг хүссэн ард иргэд гоё өргөн зам тавиад өгөөч бид нар машинтайгаа явмаар гэж ярьдаг байсан гэсэн. Ингээд орон нутгийн сонгогч нар тэрийг амлсан өдөрдөгчнийг сонгож эхэлсэн гэсэн. За тэгэхээр цагаат болвол захиалга өгсөн байна. Ард иргэд нь захиалгыг холбооны засгийн газар биелүүлж өгсөн. Тэгээд толгойн ажилдаг хүмүүс тэрэн дээр мөнгө хийсэн байна. За ингээд автомашин үйлдвэрлэгчдийн санаатай орлогоор таранбайг үнсээр нь устгасан гэх маргаанд хангалттай нотлогоо байдаггүй. Гэхдээ Америкчууд ялангуяа 20 дугаар зууны их үеийн хотуудад үйлчилж эхэлсэн нийгмийн эдийн засгийн хувьд одоо юу гэдэг
нотлогдсон нэг чиглэл одоо машиныг хич шүтэх сонирхол. Үүнээс улбаатай автомашин төвтэй төлөвлөлт. Явган хүмүүс тэг ингээд иймэрхүү зүйлийг эхлээд байшин барина, хот барина, суурьшлын бус барина. Тэнд нь ийм гоё зам байна гэж дандаа төлөвлөлдөг гэсэн. Тэгэхээр шүтгтэй автомашин зориулж төлөвлөдөг болсон гэсэн үг байхгүй юу? Тэгээ төвлөрсөн хотуудаас одоо цагаан арстан суугчдын дөрвөлддөг үзэгдэл бий болсон. White flight гэж нэрлэдэг юм байна. Энэ нь болохоор одоо мөн Pacific Electric өөрсдөө ч гэсэн нөгөө нэг хотын захын дүүргүүдийг төврөгөө холбодог байсан шүү дээ. Тарамбай чинь. Тэгэхээр захын дүүрэгт амьдрах нь хэв маяг нь илүү гоё, тансаг гэдэг тийм том хауст амьдрна. Гадаана машин 2-3-аар нүрцсэн байдаг шүү дээ Америкийн кинонууд дээр. Тэр нь өөрсдийнх нь хамгийн сайхан амьдралын одоо нэг хэсэг болсон гэсэн. Жишг болгоод өгсөн байна шүү дээ бүр тий. Тэгэхээр энэ тренд буюу энэ сонголт бол тэр General Motors, National City Lines Mines-ийн энэ нэг юм үгсэн хуйлдсан гэдэг зүйлийг хажууруулах хамаагүй илүү хортой зүйлээс мэл гарч байгаа. За ингээд одоо General Motors бол зүгээр дундаас нь жоохон хідэн ашиг болохыг оролдсон хичээсэн үйл байж болох юм. Бусдаар бол тэр хідэн машинаа зарсан байх. Тэгэл болоо гэж үздэг юм байна. Ингээд ягаад Америкийн тарамбайг сүрүүлсэн одоо тэр том дууланд хэрэг Лос Анжелес хотынхны зүрх сэтгэлд одоо хүртэл амьдраад идэв гэж. Анжеленос гэж нэрлэдэг юм байна л одоо Лос Анжелесийн иргэдэг. Анжеленосод машин худалдаж аваад төгдрөл дунд сууж явхаас өөр аргууд хүрч байгаадаа зүү ёсоор урсдаг. Үүнээс гадна энэ нөхцөл байдлаа бидний зөвшөөрлгүйгээр хүчээр та нар ийм сонголтуудыг хийлгэсэн гэж одоо гомддөг юм байна. Гэхдээ яг үндэ бол тэрийг сонгосон сонгогч нар нь өөрсдийнх нь аав, ээж, өвөөнөр нь баггүй. Автомашин үйлдвэрлэгч компани буруутгах бол мэдээж хэрэг амархан. Яагаад гэвэл авто төвтэй системээс эдийн засгийн хувьд хамгийн их ашиг хүртэж байгаа одоо хүмүүс шүү дээ. Гэхдээ бодит байдал нь илүү ярихтай. Хэрв үнэхээр хуйлдаан байжээ гэж үзвэл тэр нь өнөөгийн үр ашиггүй газар ашиглалтын хэв маягийг бий болгохоор өргөжин төлсөн хот төлөвлөлтийг байнга дэмжиж газраа зөвшөөрлийг өгж зарсан үеийн хотын орон нутгийн удирдгууд байх ёстой гэж өгүүлсэн байна. За энэ одоо би бол одоо Лос Анжелес хотын тухай ярьж байгаа шүү гэдгийг дахин сануулж хэлж байгаа шүү. За ингээд нөгөө нэг тэр Who Framed Roger гэдэг нэг Rabbit байгаа шүү дээ тий. Тэр киноны одоо төгсгөлд нь гард юм байна л та бас ингээд нэг Judge Doom өөрөө шатхуун түгээгүүрийн станцууд тэр нэг 8 мэгнээ өргөн толгоор замаар энийг байгуулснаар шатхуун түгээх станцууд хямдхан мотель түргэн бэлтгэсэн гоё гэдэг нь Junk хоолны ресторан дугуй засварын газар машины дилерүүд нүдэнд бүр ингээд багтамгүй том самбар сайхан ирээдүг харуулсан. Энэ бүхэн одоо энэ орон зайг дүүргэн. Бурхан минь энэ шиг сайхан зүйл гэж хаач байхгүй гэж кинон дээр хэлдэг юм байна. За тэгээд тэр киноны амьдралаар Америкчууд сонголтойгод амьдэрсэн байна. За энийг л одоо Лос Анжелес хотын түүхтэр хэлэх гэсэн. За юу гэлээ би ч бас үе Улаанбаатарын тухай ярьж байгаа ч гэлөө гэж бодогдоод байна шүү. Надаа бол ингэж бодож чинь за яхаа тэр хотын удирдлагуудын гаргасан шийдвэр тэр жишг болгож хүмүүсийн сэтгэлийг татаж чиглүүлсэн байдал энэ бүгд ерөөсөө бүгд л эцэстээ шунлал юм биш үү дээ. Одоо хүмүүс ч гэсэн бүгдээрээ сайхан машин унаад төгжрэж хамаагүй явахыг өөрсдөө хүссэн, өөрсдөө сонгосон юм байна гэж бүр бодогдлоо. За баярлалаа. Баяраас өөр л ширэн дээр зүтсэн байна. За стах баярлалаа. Лос Анжелесийн яг энэ задлаад ингээд ярихаар бас л бидний л алдаа дутагдал яг л гаргадаг юмнууд байдаг юм байна. За өнөөдрийн хотын түүх нэвтрүүлгээ та бүхэн маань NTV телевиз болон Одмөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээн авч сонслоо. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ нүрээтэй Төлөшөө компани за мөн Ногоон ирээдүг хөгжил бюротой MMS маань хамтран ажиллалаа. Студид Амар санаа Цэнгэл хоёр нар ажиллалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Тэр баяртай. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942
Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмон Дэр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан таны мэдхгүй Монголд ялах болтугай.